өөрийгөө мэдгүй хүмүүс л архинд ордог. Өөрлөгөө хөнгийгээд нэг дотор тамиртай хүн архи уудгүй гэж би нэг үг сонсч ирсэн. Тэгсэн чинь дотор тамиртай гэж үгж байгаа юм бол усан чинь нөгөө булчин биеийн тамир гэдэг шиг тийм ээ. Нөгөө дотор сэтгэлийн бяртаа хүмүүс архи уудгүй юм лээ шүү дээ. Тэрий чинь дотор тамиртай хүн гэдэг юм. Ягдвал архины хортой юм би ууж болохгүй гэдэг. Тэгээд яадаг. Дотор сэтгэлийн тамир муутай хүмүүс л одоо амархан юмд хөдлөгдөд явждаг юм байна гэж ойлгоо. Атман гэж ярина шүү дээ, сумын атман. Тэ тэр архи уугаад байгаа тэр үлгэрлээд байгаа тэр хүнийг л одоо бид нар сургалдаг шүү дээ. Урейлэн дуудаад байгаа дагуулan архитай байгаа одоо тэр атманы байраад авъя. Тэгээд атманы наа бол сайхан соёнгийн гэрүүлэл сургалт мургалтанд яваад хайр өгөөд ингээд тэр хүнийг архинаас муу хүн гэж юу байдаг юм бэ? Муу юм хэрэглээд явахаар л одоо муу харагдаад байсан болохоос биш. Тэгээ яг тулаад арга яриад ингэхэр чинь уйдаал өөрхөн хэд оноод юм яриад тэр хүн чинь архи уугаад тэр архинд орсон шалтгаан цаана нэг шалтгаан байж идэг юм байна лээ. Архинаас гарч ирсэн нэг мистастай юм чинь одоо ярьжсэн. Би одоо согтуу хүнийг цагалчил одоо мистас хийгээд байжсэн шүү дээ. Эмэгтэй хүн донд архин дондчвол айлын хоёр баг нуурсантай тэнцдэг юм бол хэвлийд чинь хүний тарих хүрэлдэг гэж манай Баавгийн лав сэрэн баялдаг тийм ээ. Ямар шинжилгээ ухаан хөгжсөн манай тэр хүний тарихыг үйлдвэрлэж чадахгүй л